За сайн бацгаана уу? Та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Подлог подкастын маань дараагийн нэгэн дугаар бид бүхэн минимализмын талаар тэр дундаа одоо энэ амьдралын хэм маяг нь яаж бидний сэтгэл зүйд нөлөөлдөг юм бэ? Хэрхэн нөлөөлөд байгаа юм бэ гэдэг талаар ярихаар бэлтгээд байна. Тэгээ яг минимализмын гэдэг маань өөрөө айгу ерөнхий ойлголт учраас яг минималист амьдралын хэв маягийг дагаж явах нь амьдралдаа шингээж хэрэгжүүлж явах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг болон сөрөг байдлаар яаж нөлөөлж байна. Тэгээд мөн цаашлаад хэрхэн минимализм амьдралын маяг руу шилжих гэж байгаа бол амар хэлбэрээр эхлэх вэ? Тэгээд цаашдаа мөн юун дээр анхаарч хэрэгжүүлвэл зохистой вэ гэдэг талаар судалгаанууд болон хэд хэдэн артиклууд тэгээд өөрсдөө туршлагаас ярихаар бэлдсэн байна. Би болвол яг энэ талаар нэг тийм айхтар бол ойлголт байхгүй. Өөрөө ч гэсэндээ амьдрал дээрээ хэрэгжүүлж исэн туршлага бол маш бага. Нэг л ном уншиж исэн. Тэгээд тэр номыг хитрхи дүүл гэж авч үзснээсээ болоод бас хит одоо нөгөө туйлшрах гэдээсэн хандлага байгаа. Тэгэл ер нь буцаал энгийн амьдрал руу орсон. Тэгэхээр хоёулаа гоё ихнээс нь эхлээд ер нь минимализм гэж тэр тундаа энэ амьдралын хэм маяг нь минималист болно гэхээр ер нь яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг талаар. Яраа хэлвэл. За тэгээ. Минимализм гэдэг нь өөрөө болохоор яг 2 дугаар дайны төгсгөл 2 дугаар дайны дуусны дараагаас яг visual art буюу интерьер дизайн болон уран зураг за мөн дуу хөгжим рүү сүлдээ орсон гээд ерөнхийдөө бол дандаа урлагийн салбарт маш бага элементээр хэрхэн урлагийн бүтээл төрөх вэ гэдэг одоо үндсэн санаагаар анх гарч ирсэн байгаа юм. За тэгэхээр энэ маш бага элемент гэдэг нь болохоор ерөнхийдөө өнгө болон дүрсээр яригдж байгаа. Маш цөөн геометрийн дүрсүүдийг маш цөөн өнгөний хослолтойгоор хэрхэн уран сайхан илтгэх вэ гэсэн үг тийм. Дуу хөгжим дээр ч гэсэн мөн адилхан маш бага элементээр хэрхэн хүн сонсох үеч тэр дууг аяыг бүтээх вэ гэдэг ийм зүйл болж гарч ирсэн байгаа юм. За тэгээд одоо бол яг минималист интерьер дизайн, минимализмыг шингээсэн урлагийн бүтээлүүд яг бидний одоо өдөр тутмын амьдралд их харагддаг ч гэсэн интерьер дизайн дээр айгүй их анзаарэгдэж байна гэж би зүгээр харж байгаа юм. Энэ дээр болохоор Монголд интерьер дизайны үйлчлэг үзүүлдэг хэд хэдэн байгууллагууд өөрсдөө минималист интерьер дизайны үйлчилгээнүүдийг санал болгоод эхэлсэн байлаа. За тэгээд энэ минималист интерьер дизайн гэдэг нь бас мөн адилхан маш цөөн өнгийг өрөө болон барилгын дотор шингээх тэгээ мөн маш цөөн тавилгуудыг ашиглах тухайн тавилгууд нь өөрсдөө бас өөрөө цөөн өнгөийг ашигласан хялбар авч явахад авсаархан зөөхөд хялбар ашиглахад мөн олон талаар нь ашиглах боломжтой олон өөр шилбэр чилжүүлэн ашиглах боломжтой тийм тавилгуудыг ашигласан тийм дизайныг ерөнхийдөө бол бас Монголд бол нэлээд газар авч байгаа юм шиг байлаа. Чиглэлүүднээс. Харин минималист амьдралын хэм маяг гэхээр юу вэ гэхээр ерөнхийдөө бол яг үндсэн концепцтойгоо бол ижилхэн маш цөөн эд зүйлсийг хэрэглэх хүрээлэл чанартай бас цөөн тоонд байлгах буюу одоо анхаарал хандуулах зүйлсүүд нь өөрийн хамгийн чухал амьдралд хамгийн их үр ашигтай гэсэн зүйлсүүд дээр хандуулах. Ингэснээр өөрийнхөө амьдралын чанарыг сайжруулах буюу сэтгэл зүйн эрүүл мэндэ хүрээлэн боо орчинд байгаа хүмүүстэйгээ харилцах харилцаагаа эрүүл болон чанартай байлгах. За мөн цаашлаад бага зүйлийг хэрэглэж бага зардлыг гаргана гэдэг маань өөрөө байгаль орчиндөө ээлтэй буюу хог хаягдал бага гаргана. За гэх мэтлэн даваа талуудыг бол авчирч байгаа юм. Тэгэхээр яг нөгөө нэг зөвчийн ярианаас сая бас харагдлаа. Тэнгүүд одоо нөгөө бидний ийм нийтлэг ойлголтоор минималист гэл тэнгүүд би ингээл айгу цөөхөн эд одоо материалаар одоо өөрийгөө хэрэгцээгээ хангана гэдэг ч юм уу эсвэл юм худалдаж авах болно гэдэг ч юм уу эсвэл одоо байгаа юмнуудаа ингээл эхнээс нь хайж эхлэн хүмд өгж эхлэн гэл ерөнхийдөө бол ийм илүү материалын талаас нь хараад идэг тийм. Тэгэхээр яг амьдралын хэв маяг дээр ингээд буулгаад ирэнгүүт яг нөгөө нэг өдөрт тавьж байгаа зорилгоо багасгадаг ч юм уу эсвэл нөгөө нэг өөртөө тавьж байгаа зорилтуудаа багасгах эсвэл нөгөө одоо юу гэдэг чинь илүү нөгөө нэг оюун санааны хувьд ч гэсэндээ хэрэгжүүлж болохоор оюун санааныхаа хувьд яг эдгээрийг шингээж иж яг би минималист амьдралын хэм маягийг өөр дээрээ ингээд буулгаж байна гэж бас ярьж болохоор юм шиг санагдсан. Одоо
мянга сайхан ингээл гэрээ цулгуу ханаар будлаач гэсэндээ өөрөө оюун ботл ийм замбраагүй хит их юм шундаг ч юм уу аль эсвэл хит их юм ингээд өөртөө хүлээс тавиад өгч ч юм уу гих мэтчлэнгээр байх юм бол эргээл нөгөө нэг мянган нөгөө сайхан зориг тавьсан ингээл оюун санаагаа зэгцтэй байлгыг гэж хүсэж байгаа ч гэсэндээ нөгөө анхны зориод байгаа зүйлтэй хүрэхгүй болов уу гэж харагдахаар юм. Над дээр бас тулгарсан юм тийм байсан байхгүй юу? Ингээл эхнээс нь ингээл өөртөө байгаа хэрэгэлдэггүй юмнуудаа яг ингээд хаяхын хаяад хүнд өгөхийг нөгөөд тэгэж хэлжсэн. Тэгээ сүүл рүүгээ яг тэр нэг уншсан номон дээр болохоор ном юу гэдгийг ер нь ингээл нэг хэрэгэлцэн л бол дахиж хэрэглэхгүй л бол бүгдийг ингээл өөрөөсөө холдуул гэлтгсэн. Тэнгүүт нь би эхнээсээ ингээл ном ч гэсэндээ ингээл хүмүүс дөрөөл ингээл хэлжсэн байхгүй юу? Гэтэл яг нөгөө уг хүн маань яг тэрэндээ бэлэн сэтгэл зүйн маань өөрөө бэлэн биш байсан. Тэнгүүт магадгүй одоо ном гэдэг бол миний хувьд ийм амар чухал зүйл байгаа тий. Тэнгүүд ингээл тараагаал идэг. Тэнгүүд өөрөө цаанаа үлдчихэж байгаа нөгөө мэдрэмж маань эерэг биш байгаад байсан. Тэнгүүд бас туйшрал явагдах гээд идэм байна да. Яг нөгөө нэг ярих гээд байгаа, хэрэгжүүлэх гээд байгаа зүйлийнхаа мөн чанарыг нь ойлгоогүйгээс болоод над чиг ийм алдаа гаргаж магадгүй байна да гэж бодсон. Зөв. Яг тийм. Яг нөгөө нэг өгснөөрөө ямар ашигыг аваад байгаа вүлээ. Тэгэд өгөх буюу одоо нөгөө өөрийнхөө идэл ширгэлж байгаа өөрийн эзэмшилд байгаа зүйлсээс татгалзаж эхлэхээр яг юу надад өгөх вүлээ. Тэгэд бас яг эзэм ширгэлж байгаа зүйлээ одоо ингээд нөгөө prioritize хийх буюу хамгийн чухлаас нь баг хүртэл ингээд бүгдийг жагсаагаад. За надад бол жишээ нь миний өдөртмийн амьдралд хамгийн чухал нь юу вэ гэнгүүт одоо жишээ нь гар утастай миний идэл ширгэлдэг зүйлүүдээс гар утас. Гар утасгүй байх юм бол би шууд мэдээлэлээ соцорно, хүнтэй холбоо ярьж чадхаа байлна, шин зүйлүүдийг сурч чадхаа байлна гэх мэтчлэн зүйлүүд байгаа. Тэнгүүт би за ер нь бага зүйл хэрэглэнэ гэнгүүтээ шууд утсаа хүнд очиод маа гэдэг үхэл эсвэл утсаа хэрэглэхгүйгээр амьдрнаа гэд шийдэх нь сөрөг шууд үр дагавартай байгаа тийм. Тэгэхээр хамгийн эхлээд тэр нэг татгалзах зүйлүүдээ бүгдийг нь prioritize хийгээд яг жишээ нь нөхцөлнгийн хувьд болохоор номоо хүнд өгчээсэн бол яг цаасан номыг би өөрөө эзэмсчихэх нь надад бас ямар ашиг тустай байгаа вэ? Миний сэтгэл зүйд надад ямар урмыг өгдөг вүлээ? Ямар таашаалыг өгдөг вүлээ гэдгээ эхлээ бодолцож үзээд тэгээд энийг үнэхээр өгчих нь тэр зүйлүүдээс маань намайг холдуулж штэ гэж мэдэрч байгаа юм бол тэрийг заавал өөрөөсөө холдуулах шаардлага бас байхгүй тийм. Яг минимализмын үндсэн концепцууд амьдралын хэм маягийнх нь үндсэн концепцууд юу гэдэг вэ гэхээр хамгийн чухал тэгээд ашиглаад өөртөө үр ашигыг хамгийн их өндөр авчирч чаддаг зүйлүүд байх юм бол бүгдийг нь л зүгээр өөртөө үлдээ гэдэг. Заавал бүх зүйлүүдээсээ татгалзаад байх албагүй. Үнэхээр одоо ингээд эргэн тойрноо хараад гэрээ хараад бүр ингээ хайчих юм ерөөсөө олдохгүй бүгд амар үнцэнтэй санагдаад бүгд дурсамжийг агуулж байгаа ч юм уу те яагаад дурсамжийг агуулж байгаа байж болохгүй гэж ашигладаг ч гэсэндээ те зүгээр нэг юм бэлэгч байж болно ашигладаг зүйлүүдээс нь ашиг авчирч байгаа зүйлүүд нэгч үгүй ашиг авчрахгүй байгаа зүйлүүд нэгч байхгүй байх юм бол тэднийг заавал өөрөөсөө холдуулах гэх шаардлага байхгүй гэхдээ яг зүгээр хүн болгоны ингээ хэрэгжүүлж байгаа кейс дээр харах юм бол дийлэнхтэй их 70-80% тогтчлон зүгээр л дандаа үнэхээр өдөртөндөө ашигладаггүй ашиглалаач ашиглах гэж зарцуулсан тэр зардлага давж гарах үс одоо үр ашиг эргэн авчирдаггүй гих мэтчлэн зүйлүүдээс болоод ерөнхийдөө 70-80% эзэмшлээсээ дийлэнхтэй татгалздаг. Тэгэнгүүт юу болоод байна уу гэхээр бид нэр өөртөө хэрэгтэй гэж бодоод аль эсвэл зүгээр just in case буюу хизээ нэг өдөр хэрэг болчих магадгүй дээ гэдэг хадгалаад байлгаад байдаг зүйлүүд дийлийнхэн байгаад байгаа байхгүй тийм. Тэгэл яг ингээ зүгээр 90 тоноо хараад бүр хэрэггүй юм байна уу гэд харангуут л бүгд л хэрэгтэй юм шиг. Гэхдээ бүр ингээ бүгдийг нь жагсаагаад үнэхээр надад хэрэгтэй вэ? Ядаж би энэ нэг цамцыг хэр давтамжтай өмсдөг вэ гэд харахад л дийлэнх цамцнуудаа бид нэр ерөөсө 3-4 сард өмсдөггүй тийм. Дийлэнхэн зөвхөн зуны турш өмсөөл шкафанд байж байгаа хувцснууд ч юм уу тийм. Тэгснээр босод үлрэлт нь болохоор цамцны дотор өмсөд явах боломжгүй аль эсвэл ажил дээр очиод өмсөд байж явах боломжгүй цамцнууд байх ч гэдэг тийм. Гэтэл тэр зүйлс маань шкафын дотор бол ингээд жилийн 9 сард нь ингээд зүг зүгээр байж хагаад 3 сард нь л ерөөсөө тэгээ 3 сарынхаа турш өмсөхгүй шүү дээ тийм. Тэр хувцсыг 3 сарынхаа турш хаяа нэг өмсөд тусгадаг зүйлсэд байгаа. Гэх мэтчлэнгээр яг өдөр тутмын ашиглаад байдаггүй өдөр тутмын бид нэр хэрэгцээг нь авчирдаггүй тийм зүйлсэд 70-80% нь байгаад байна гэсэн үг. Тэгэхээр яг тэгж харж хандах нь нөгөө хит туйлшрахаас нэгдүгürt надад сэргийлж байгаа юм шиг санагдаж байгаа юм. Тэгээд мөн өөртөө үнэхээр үнцэнтэй зүйлсүүдээс татгалцчаад дараад нь тэрийг нэхэн санаад альцвал харуулсаад өөрөөгөө дахин зовоохоос ихэд бол сэргийлж байгаа гэж харж байгаа.
За. Хэлүүлэхийг хүсэдсэн юмныхаа хариултыг авчлаа гэнэ. За тэгвэл хоёлаа яг сэтгэл зүйд ер нь хэрхэн нөлөөлөд байт юм бэ гэдэг талаар ярилцъя. Эрэгч байгаа ах бас хүрэгч байгаа ах. Тэр ямар ч байсан эрэг нөлөөлөөсөн төрүүлээд. За тэгээ. За нэгдүгürt эрэг нөлөөллүүдийн ярихаас өмнө нөгөө нэг яг минималист амьдралын хэм маяг нь юу хийгээд тэрнээс ямар нөлөөллүүдийг аваад байна гэж уйж ярих нь илүү зүйтэй байна. За хамгийн эхлээд одоо орчин үеийн хүмүүсийн амьдрал бол ерөнхийдөө бол эд хэрэглэлүүд шинээр амар богино хугацаанд нэмэгддэг. Түүнийг хэрэгжилж ашиглахгүй бол ямар нэгэн зүйлээс хоцорж байгаа мэдрэмжийг төрүүлэх үүднээс маркетингийн кампанит ажлууд хийгддэг. Мөн тэр кампанит ажлуудад хизээний өртөгдөөд ашиглаад түүнээс татгалзаж чадхааргүй болтлоо амьдралдаа шингээсэн хүмүүс нь түүнийг бусад хүмүүст ашиглуулж амар байдлаар одоо өөрийнхөө хэрэгжилж байгаа зүйлийг бусад хүмүүст түгээх байдлаар ингээд үнэн хэрэглэгчийн зан үйлийг өөртөө суулгаж бусад хүмүүсийг ч гэсэн өөрөөлн дууддаг тийм. Ерөөсөө ингээл одоо Zoom гэдэг аппликейшн жишээ зүгээр ашигладаг хүн байлаа гэж тэгэхээр Zoom-гүй хүнийг чи Zoom ашиглаж байгаа штэ энэ чи амар амархан штэ гэл нэг өөрөөлн дууддаг байх чинь тийм. Зэнгүүд одоо Android ашигладаг хүн магадгүй iOS ашигладаг хүн магадгүй Android ашигладаг хүн чи ингээл iOS руу ашиглаж юм бол Apple экосистемд ороод лаптоп ч гэсэнтэй iOS үйл системтэй чинь ингээ хооронд ч уялдаа холбоо амар сайн байт юм аа гэл. Ингээл нэг байнгын нэг зүйл өөрт нь хангалттай нэг зүйл байтал түүнээс нь илүү зүйлийг байнгын санал болгож нэг материализм буюу эд хэрэглэлийг авснараа аз жаргалтай болно штэ гэдэг мессежээр бөмбөгдсөн ийм нэгэн болчиход байгаа тийм. Тэгмүүд энэ их мессежүүд донд биднэрт юу болж байгаа вэ гэхээр тархинд маань ерөнхийдөө бол ачаалал үүсэж байгаа. За миний хэрэгжилж байгаа зүйлийн дараагийн зүйл нь хизээ гарцсан бол гэдэг байнгын бэкап одоо хийх буюу мэдээллийг шинжлэх шаардлагатай болно тийм. Миний байгаа шинэ гарснаас нь юугаараа дутуу вэ? Би шинэ гарсныг нь ашиглах юм бол надад ямар ашиг авчих вэ? Байнгын харьцуултыг хийж байна тийм. За тэгэнгүүт энэ харьцуултыг нь одоо юу илүү дэмжиж тэр харьцуултын зүйлийг худалдаах боломжийг нь юу олгоод байна вэ гэхээр бидний одоо цалин тийм бидний орлого орж ирэх мөчөд энэ бодол бүр хамгийн ихээр төрдөг тийм. За одоо сарын цалинтай тэгээд сарын цалингаа авсан одоо авдаг хүмүүсийн хувьд л харьцуулах үзэх юм. Сарын турш судалгаагаа хийж агаад яг сарын цалин ороод ирэнгүүт за одоо би чинь юу авч болох вэ? Миний судалж байсан юмнууд чинь юу илээ гэл нөгөө онлайн шопийнхоо wish list-ийг доошо гүйлгээл цалиндаа тохирсон тогтмол зардлаасаа үлдэж байгаа мөнгөндөө тааруулсан зүйлээ ингээл авчих гал үзээд байдаг тийм. Энэ нь өөрөө биднээс амар их цаг завыг бас давхар авч байгаа. Тэгээд дээрэс нь маш их ачааллыг нэмж байгаа. Тэгээд нэг авч чадаагүй зүйлээ дараа сарда авандаа гэж түүнийг толгой дотроо байнгын хадгалаад яваад байх буюу хаана газар тэр нэг зүйлээ харангуут гівэнд иргэн санагдал авах сан гэдэг хүслэн төрөнгөд одоо би авч чадахгүй байгаадаа гутрах жишээ нь тийм. Аль эсвэл хизээ авчих юм болоо гэж төгшүүр үсэл сандрал үсэл хурдан авах юмсан дараачих нь гараад ирчүүл яана гэдэг айдас үүсдэг ч юм уу тийм. Энэ нь магадгүй зөв тохиолдол байх л та. Гэхдээ эдгээр асуудлуудыг үүсгэж байгаа гэсэн. Үүнийх нь эсрэг минималист амьдралын хэв маяг гараад ирэхээр эдгээр зүйлсүүдийг бүгдийг нь хүмүүсийг болооч гэдэг рүү уриалж байгаа гэсэн. Тэгэхээр цаг зарцуулалт маань багасгах нь байна. Хэрэгтэй хэрэггүй зүйлүүдийг худалдаж авах юмсан гэдэг хүсэл маань багасгах нь байна. Илүү сэтгэл хангалуун амьдрах байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдраад эхэлж байна гэсэн үг тийм. Тэгэхээр яг байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрахын тулд яг байгаа зүйлээ тултал нь ашиглах чадвартай бас болоод ирнэ гэсэн үг. Одоо дийлэн хүмүүс одоо хоорондоо ингээд шок байдлаар ярьдаг зүйл нь бол нөгөө нэг утасныхаа ард 3 камертай. Тэгэхдээ 3 камерыхаа ашиг тусыг мэддэггүй. 3 камераараа мэргэжлийн зураг авах чадваргүй, аль эсвэл видео бичлэг хийх чадваргүй. Мөн бусад утасныхаа болон лаптопныхаа хүчин чадлыг нь тултал нь ашиглах чадваргүй мэдлэггүй хүмүүс байгаад байдгаа гэж хоорондоо ярьдаг те. Гэхдээ мэдээж бас бүгд биш гэсэн. Дутхгүй тулд аваад байдаг те. Дутхгүй тулд аль эсвэл зүгээр нөгөө нэг статус ерөөдөө л чи илэрхийлэх нэг илэрхийлэмж болчлоо шүү дээ те. Одоо магадгүй одоо артаа 3 камерт уулз барай явж байгаа хүнийг бид нэр харчаад окей дунд цалин нэг иймэрхүү юм байна да. Ар гэрийн цэсээ нэг иймэрхүү байхтай гэсэн таамаглалыг бид нэр байнга л төвшүүлж явдаг те. Зөвхөн утаснаас биш бусад бүгд л эдэлж хэрэглэж байгаа зүйлсээс энэ хүү бодлуудыг бид нэр өөрсөндөө төрүүлээ явж идэг. Гэтэл түүнийг бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй байна гэсэн үг тийм. Бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй байгаа юмнасаа хүн ашиг шимийг нь бүр авч чадахгүй байгаа юм чинь байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чадахгүй л байхгүй. Байгаа яг өөрийнх нь мэддэг хідэн зүйлийг нь жаахан ахиулаад нэг зүйл гараад ирэх юм бол
ерөөсөө миний энэ байгаа зүйл надад ямар ч хэрэггүй юм ба штэ гэж хайчих чинь тий. Тэгэл болвол дараагийн зүйл рүү хөөгөл хийж гэнэ гэсэн. Тэгэхээр байгаа зүйлээс сэтгэл хангамжтай байж чадах. За өөр бусад энэ нөгөө худалдан авалт хийх зүйлсүүдээр толгой маань дүүрэхгүй байгаад ирэхээр бид нэр ажилдаа илүү төвлөрөх боломжтой болно. Сурж байгаа зүйлсдээ илүү төвлөрөх боломжтой болно. Хааны газар явж байгаад хин нэгний эдэлж хэрглэж байгаа зүйлд нь атаархах. Би энэ зүйлийг хэрэгжилжсэн бол ямар гоё байх байсан болоо гэдэг бодлоод тий. Альсвал энтэнд маркетингийн ажлуудыг хараад, сурталчилгаануудыг хараад ямар гоё харагддаг юм бэ? Ямар гоё сайхан амттай болоо гэх мэтчлэн бодлоодаас одоо бүрэмжлүүлэх хүсэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ жижигхэн бид нарыг анхаарлыг сарниулж идэг бодлоодыг бид нэр за зүгээр бодоод өнгөрнө штэ. Тэгэл тэр чинь намайг одоо ингээд амьдралын турш дагаад явж байгаа зүйл биш штэ. Намайг ажлаас мань хичээлээс мань амар сатаруулаад байгаа юм надад бол байхгүй штэ гэж харж иж магадгүй. Гэхдээ энэ анхаарал сарнилтын үйл явц нөгөө нэг ажлыг барьж аваад хийдэг, олон ажлыг зэрэг хийдэг буюу мультитаскинг чадвар чадвартай хүмүүс гэж бас нэг хоёр хүмүүсийг хуваагаад байгаа шүү дээ. Гэтэл энэ мультитаскинг буюу анхаарлыг нэг зүйлээс нөгөө зүйлийг шилжүүлж байгаа процесс маань өөрөө хүнээс маш их энергийг авч идэг. Яг энэний нөгөө нэг физиологи үнцийг нь ярих юм бол тархин дотор action potential гэдэг үйл ажиллагаа явагдаж байгаа. Мэдрэлийн эсүүдийн хооронд анхаарал шилжих явцад. Анхаарал шилжнэ гэдэг маань анхаарлыг маань татж байгаа өөр нэг өдөөгч тархинд үйлчлээд би эхлээд төвлөрсөн байсан буюу мэдрэлийн эсийн холбоосууд маань хизээний бат бэхжсэн байсан холбоосыг салгангуудаа өөр нэг өдөөгчн дээр тулгуурлан нөгөө холбоосуудыг дахин шинээр хооронд нь нийлүүлж байгаа процесс явагдаж байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ процессууд бидний өдөр тутмын амьдрал тархинд явагдаад байна гэдэг маань бидний энергийг төдий хэмжээгээр их хэмжээгээр хомсолж байгаа гэсэн. Тэгэхээр төдий хэмжээ энерги маань хомслогдоод байх тусам бид нар яг чухал зүйлс дээр анхаарал хандуулах үед нөгөө нэг хэрэгтэй байсан энерги нь хизээний дууссан. Хэрэгтэй байсан бодлох одоо нөгөө нэг сэргийг байх боломж маань дууссан. Тэгээд төдий хэмжээгээр бага ажил дээр анхаардаг, хичээл дээр анхаардаг, ойр дотныхоо харилцаан дээр багаар анхаардаг тийм. За ядаж л нэг хин нэгэн дотныхоо найзтай гэр бүлийнхаа гишүүнтэй харилцан яриад суужлаа гэтэл нөгөө нэг ярьж байгаа зүйлд нь анхаарлаа бүрэн төвлөрүүлэх чадварг болчихж байгаа байхгүй тийм. Тэгээд тэр дундаас нь чухал мэдээллүүдийг нь алдах, дараа эргээд уулзаад ярьсан чухал зүйлийг нь санахгүй байгаад нөгөө хүндээ эвгүй сэтгэл төрүүлэх, гомдоох. За угаасаа намайг ярьлаа гэдэг нь хүн анханаад анхаарал хандуулдаггүй шүү дээ. Миний ярьсан зүйлийг санаж байдаггүй шүү дээ гэдэг сэтгэлийг төрүүлэх. Энэ цаашлаад нөгөө чухал байсан харилцаа холбоог нь байхгүй болгох чинь тийм. Тэгэхээр дахиад нөгөө нэг хамгийн анх үндсэн дээр ярих юм бол эдгээр зүйлсүүдээс зөвхөн нэг зүйлээ цөөн зүйлс дээр анхаарал хандуулаад цөөн зүйлсийг бодоод төлөвлөөд явах нь ашиг тустай байх нь тийм. За нөгөө чухал дээрээ төвлөрөөд илүү чухал дээрээ төвлөрөөд хэрэггүй зүйлсүүдийг орхичж яах гэсэн үг шүү дээ. За нөгөө талаасаа одоо клатер гэж тэр нь болохоор амьдралаа эсвэл ингээ эргэн тойрноо маш их зүйлсээр эд зүйлсээр ингээ хүрээлүүлэх одоо зам үйл байгаа байхгүй. Ингээд юмыг овооруулаа л юм гэсэн үг тийм. Нэг зүйлээс магадгүй одоо нэгээс дээш төрлийг нь хүртэл одоо ингээд хадгалаад байж байгаа. Хитрхи олноор нь байлгаж байдаг тийм. Тэнгүүдээ тэрнийхээ нэгийг нь бараг жилдээ нэг удаа ч юм уу хэрэгэлдэг тийм. Тэгсэн нөгөө үлцэн хоёр төрлийг нь бараг юус огт хэрэгэлдэггүй ч юм уу. байх шиг энийг ерөөдөө клатер гэж хэлээд байгаа. Цуглуулаад байна гэсэн. Энэ цуглуулад байгаа үйл явц нь бидний өмнө хэлсэн distraction буюу анхаарал сарнилтанд маань дахиж сөргөөр нөлөөлж идэг байх юм л тийм. Тэгэхээр тэдгээр зүйлсүүдээ байнгын эмх зэгслэх нэгдүгээр шаардлагатай болно. Цэвэрлэх шаардлагатай болно. Гэт бидний анхаарлаас хомслоод байна гэсэн үг тийм. Тэгэхээр энийг цөөн байлгах нь биднийг за би чи өнөөдөр чинь гэрийн ажил юу хийх вүлээ гэдэг бодлоос авчиж байгаа. Ажлаа тараад хурж ирээд гэртээ ороод ирэхэд амар эмх зэгцгүй энтэн тараагд тавьсан юмнуудыг харахаас сэргийлж байгаа. Тийм зүйлүүдээс болж за одоо ингээд амар ядарсан байгаад гэртээ орж ирэнгүүтээ shit гэрээ цэвэрлэх хэрэгтэй байна. Амар стресс нэмж байгаа байхгүй тийм. Тэнгүүлтэй байгаад байна гэдэг маань өөрөө одоо гэр бүлийн гишүүд олонтой бол тийм. Тухайн гишүүд маань төдий хэмжээний эмх замрууг байдал үүсэх боломжийг л олгочихж байгаа байхгүй. Энд тэнд маш олон зүйлүүд байгаа. Нэг зүйлээ хайж олохын тулд бүр ингээд тэр зүйл нь хэд хэдэн зүйлийн доор байгаа бол нөгөө нэг дээр нь байгаа зүйлүүдээ гаргаж тавиал доор байгаа юм авчаал буцаагаал нөгөө төлийг хийгээл. Энэ ч бас өөрөө цагийг амар их аваад байгаа байхгүй тийм. Гэх мэтчлэн эдгээр зүйлүүд нь анхаарал сарнилтанд нөлөөлж байна. За стрессийг нэмэгдүүлж байна. Тэгэхээр минималист амьдралын хэв маяг нь цөөн эд зүйл байдаг. Цөөн эд зүйлийг би эмгцэгслэх шаардлагатай, цөөн эд зүйлийг цэвэрлэх шаардлагатай, цөөн эд зүйлийн урт удаа ашиглалтан дээр нь төвлөрж ийн гэсэн үг байхгүй тийм. Энэ нь болохоор төдий хэмжээгээр стрессийг багасгаад миний өөртөө анхаарал хандуулах, бусад эргэн тойронд анхаарал хандуулах, харилцаанаас авах таашаалыг нэмэгдүүлснээр би өөрөө аз жаргалаа нэмэгдүүлж байгаа.
процесс болж байгаа гэсэн. За энэ нөгөө нэг эд зүйлээ урт удаан ашиглах гэдэг маань бол нөгөө олон эд зүйлтэй хүмүүсийн хувьд бол маш ховорхон ажиглагддаг зүйл байдаг. Юус ингээд нэг эд зүйлийг авчаад тэрийг нэлийн хайр гамгүйгээр идэлдэг. Тэгээд маш хурдан дараагийн шинийг нь авч идэг. Гэтэл яг үүндээ нөгөө нэг үр ашгийг нь гаргаад байгаа зүйлээ сэтгэл хангалуун байхын тулд тэр чинь яг байгаа зүйлээ илүүтэйгээр яг хэрхэн удаан ашиглах вэ дээр нь төвлөрөөд удаан ашиглахдаа хэрхэн үр шимтэй байх дээр төвлөрөөд байна гэдэг маань яг би нэг зүйлийг ингээд бүр жинхэнэ тултал нь ашиглаж чадчих байгаа байхгүй тийм. Бүр ингээд урт хугацаанд нь тэгээд бүрэн байдлаар нь ашиглах боломжтой болж байна гэсэн. Тэгэхээр нөгөө нэг зүйлээ ингээд маш богино хугацаанд идэлээд хэрэглээд дуустдаг хүний хувьд бол дахиад за одоо ингээд миний тэр юм маань муудаж байгаа тэр нь ингээд одоо фэшнээс хоцрогдож байгаа трендээс хоцрогдож байгаа гэл дахиад анхаарлыг сарниулах хэд хэдэн зүйлсүүдийг нэмэгдүүлээлээ гэсэн үг л дээ. За ийм бенефит үр ашигуд бол байна. За тэгэхээр хамгийн том зүйлүүдийн дахиад нэг бат сайн бол харилцаандаа бид нар анхаарч чадах нь харилцаандаа бүрэн анхаарлаа төвлөрүүлж чадах нь. За өөрийнхөө эргэн тойрны амьдралын өөрийнхөө эргэн тойронд байгаа зүйлс бага анхаарал хандуулснараа өөрийнхөө сурч хөгжих тэр боломжн дээр илүү бас анхаарах нь гэмтлийн зүйлүүд байна. Амьдралын илүү үр ашигтай тал дээр анхаарах нь одоо ер нь бол чухал зүйлийг нь бид нэр ингэж сонгож аваад байгаа нь л өөрөө минимализмын нэгэн тод илрэл болоод ирж байгаа юм тий. За яг үүний эсрэг талд нь одоо материалист хүмүүс байлаа гэж бодъё л та. Ингээл би юмыг ингээл аваад аль болох олон юмтай байх нь надад илүү юм нөгөө нэг таашаалыг өгдөг ч юм уу тий. Энийний одоо яг суур шалтгаан нь юу байдаг болоо гэдгийг сонирхол татлаа. Хүмүүс ер нь яагаад ийм материалист сэтгүүтэй болтгийн? Ер нь яагаад ийм материалын зүйлээр сэтгэлээ ингээд дүүрэх гээд байдгийн? Яг тийм. За энд болохоор нэгдүгээр бидний нөгөө физиологийн болон эргэн тойрны хүрээлэн ба орчны нөлөөллүүд байгаа даа. За физиологийн онцлог буюу яг бидний биед юу болт юм бэ? Бие дотор маань юу болт юм? Ямар нэгэн шин зүйлийг авахд. За ямар нэгэн шин зүйлийг авахд тухайн шин зүйлийг авснаасаа хамар шалтгаалan үүсэж байгаа бидний одоо нөгөө дааврууд ялгарч байгаа. За хормын дотор ерөөсөө маш их допамин ялгарч байгаа. Бүр ингээд шив шинхэн зүйлийг задлаад за ном байх юм бол үнэрлээд ингээд сайхан мэдрэмжийг авдаг шүү дээ. Хүн болон л баг авдаг бах. Энэ мэдрэмжүүд нь өөрсдөө бидний дотор аз жаргалтай байна да, гоё байна да. Би энэ зүйлийг авч чадлаа да, авахын тулд ингээд хөдөлмөрлөж чадсан да гэдэг мэдрэмжүүдийг, бодлоодыг өөртөө итгэлүүдийг мөн өгч байгаа. Хормын дотор тэр допамин болон серотонин гэх мэт чинь даавруудыг ялгаруулаад таашаалыг мэдрүүлж байгаа. Гэхдээ энэ нь өөрөө ийм давуу тал байгаа ч гэсэндээ тухайн допамины ялгарал, даавруудын ялгарал болон би чадсан да гэдэг итгэл маань тэр нэг зүйлийг хараад дахин шинээр төрөх боломжгүй байдаг. За би нэг утсыг аваад задлаад надад төрөх итгэл болон даавруудын мэдрэмжийг би 100% үнэлэх юм бол дараагийн удаа би нөгөө авсан зүйлээ 7 хоногийн дараа харахад за 80% та төрөх. Дахиад сарын дараа харахад 60% та. Тэгээд бүр ингээд жилийн дараа харахад бүр огт мэдрэмж төрөхгүй те. Яг үл хизээний дараагийн шатны гараад. Өдөр болго хараал гэдэг зүйл. Өдөр болго хараал гадаг дасцсан зүйл гэсэн үг те. Тэгэхээр энэ дасал гэдэг зүйл явагддаг. Энийг нь болохоор hedonic adaptation буюу hedonic гэдэг маань өөрөө нөгөө нэг амьдралын таашаалыг юунаас авах вэ гэхээр идэлж хэрэглэж байгаа маш их хэмжээгээр хүү идэлж хэрэглээд байгаа зүйлээ бүр ингээд тулт нь ашиглахаас аз жаргалыг аавна гэдэг үндсэн философийн урсгал байгаа даа шүү дээ. Энэ зүйлд хүмүүс зүгээр дасчт юм байна. Тэгэнгүүт одоо нөгөө хүний хэрэглэгч ингээд санхүүгийн төвшнөр ангилах юм бол за би 500 мянган утас барьж болно, сая төгрөгийн утас барьж болно, сая 500-ыг барьж болно тийм. Санхүүгийн чадвараас хамаарат 500 мянган төгрөгийн шинэ утас аваад хүний аз жаргалын мэдрэмж ингээд дахиад 100-аар үнэлээ л да. Тэр нь сая 500 утас аваад төрж байгаа мэдрэмжтэй яг тэнцүү төвшөнд байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ хоёр хүн хоёулаа аз жаргалын мэдрэмжийг яг ижлэхэн мэдэрч байгаа. Тэгээд хоёулаа хэсэг хугацааны дараа буюу нөгөө 7 хоног сарын дараа аз жаргалын түвшин нь яг зэрэг буцаал багасч байгаа гэсэн үг тийм. Тэгэнгүүт яг хооронд нь одоо ялгаа байхгүй байхгүй 500 мянган төгрөгийн утас сэргэлнөө сая 500 мянган төгрөгийн утас сэргэлнөө сая 500 утас сэргэлснээрээ би энэ хүнээс 10% илүү аз жаргалыг мэдэрч байгаа да энэ хүнээс 50% илүү аз жаргалыг мэдэрч байгаа да гэсэн юм байхгүй. Гэтэл яг бидний ингээд ямар нэгэн зүйлийг хэрэглээд байгаагийн зорилго маань юу юм хэрэглээд авж байгаа үр шим нь надад юу байх хэвээр юм би ямар мэдрэмж авах хэвээр ер нь ингээд цаашлаад яах гээд амьдраад байгаа юм гэвэл хүн бүр л өөрсдөө аз жаргалтай байлгах эргэн тойрны хүмүүсийг аз жаргалтай асуудалгүй байлгах стресс бага байлгах эрүүл сарвал байлгах тэдгээр зүйлээр төвлөрч байгаа шүү дээ.
Гэтэл нөгөө нэг идэл чиглэж байгаа зүйлийн одоо үн өртгөөс үл хамааран аз жаргалын мэдрэмж нэг ижил байгаа байхгүй та. За нэгдүгürt юм байна. Тэгэхээр нөгөө нэг шалтгаан нь болохоор бидний бие физиологи дотор төрж идэг нөгөө нэг сайхан мэдрэмжүүдийг шин зүйлүүдийг авах буюу материалист байснараа хүмүүс авч болт юм байна. Гэхдээ урт хугацаанд нь хараад үзэх юм бол буцаад л яг ижлэхэн түвшинд хүрээд ирдэг юм. Тэгээд харин дараачихаа шатн дээр хүн юу хүсэж хэлдэг вэхээр яг өнөөдөр авснаас хамаагүй илүү зүйлийг л авахыг дандаа хүсэж идэг. Өнөөдөр би 500,000 худалдаж авсан бол дараачуудаа за 750 авандаа эсвэл саяг авандаа гэсэн бодолтой. За өнөөдөр 30 сая машин авсан бол дараачуудаа 40 50 бол сайжруулнаа гэдэг л бодолтой. Гэтэл дараачуудаа 40 50 болоо сайжруулад авлаа гэхэд аз жаргалын түвшин маань өмнөх мэдэрсэн мэдрэмжээсээ илүү бас байхгүй байхгүй. Дахиад л яг ижлэн түвшинд л мэдрэл дахиад хугацаа өнгөрөх тусам нөгөө зүйлээсээ уйдах буюу нөгөө аз жаргалын мэдрэмжэд басаал тэгэл дараагийн зүйл рүү дахиад яваад эхэлж байгаа. Тэр ийм мэдрэмжүүд олвол ингээд удаан хугацаанд үргэлжлэхгүй байнга л нэг юм дутуугийн мэдрэмжтэй тий. Ерөөсөө л дахиад одоо би яаж дараагийн удаад илүүг нь авах вэ? Яаж би арай өөр зүйл авах вэ буюу нөгөө өөрөө эрен мэдрэмжүүдээ шал өөр материалын зүйлээс хаагаад байгаа явдал болоод байгаа юм. Тэгээ яг үүнээсээ үүдээд нөгөө материалын зүйл нь сэтгэлийнхаа нөгөө хэрэгцээг нь хангаж чадахгүй болохоор байнга дахиад л өөр юм худалдаж авах гал гэж боддог. Тэгэл нөгөө цикл рүү яваалаа. Цикл рүү нөгөө нэг масруулах бодсон донтож байгаатай л адилхан байгаа юм л да тийм. Нэг удаагийн тамхи татхад л бид маань одоо машин хэмжээний допамин ялгараад таашаалыг мэдэрдэг гэсэн их сухсаны дараа дахиад татмар санагддаг. Ингэсээр байгаа нөгөө допаминыхаа хамааралд ороод ерөөдөө бол донтолт үүсчихэж байгаа тийм. Тэгэхээр материалын зүйлсийг худалдан авах нь буруу биш ч гэсэндэ энэ цикл рүү хүнийг оруулж байгаа. Буюу чухал зүйлсээс нь хүний анхаарлыг нь сарниулаад холдуулаад байгаа. Яг ингээд идэл чиглэж байгаа зүйлээс бүрэн таашаал мэдрэмжийг авахаас нь хүртэл хомсолж байгаа гэсэн үг байхгүй тийм. Ямар нэгэн зүйлээ бүрэн идэл чиглэж чадахгүй байх юм бол тэнцэнээс яаж бүрэн таашаал мэдрэмжийг авах юм бэ тийм. Тэгэхээр тэр зүйлсүүдээс зарлж. За нөгөө талаас нь нийгмийн хүчин зүйлүүд нь юу вэ гэхээр одоо капиталист нийгэм байна шүү дээ тийм. За капиталист нийгэмд бол хэн илүү хөдөлмөрлөөд хэн илүү бүтээгдэхүүн үйлдвэрлээд түүнийг худалдаалж чадсан буюу капиталыг хэн их ингэж хооронд нь шилжүүлээд түншнээс ашиг авч аваа гэдэг л нийгэм шүү дээ. Гэтэл нөгөө нэг хэрэглэгч талын хүмүүс нь бас байгаа тийм. Ямар нэгэн зүйлийг үйлдвэрлэдэг хүмүүс буюу одоо нөгөө нэг төрийн албанд ажилладаг хүмүүс тэр нь нөгөө дан байдлаараа маш их бүтээн төрүүлэлтэнд хөтлөж байгаа шигшэндээ шууд ямар нэгэн бүтээгдэхүүнийг гаргаад борлуулалтын ажлыг өөрсдөө хийдэггүй төрлийн хүмүүс байгаа тийм. Маркетингийн ажлуудыг хийдэггүй буюу шууд ашигтыг байгууллах тавьчирдаггүй. Түүнд зүгээр нөгөө нөлөөллийг үзүүлж идэг хүмүүсийн хувьд харахтаа энэ зүйлсүүд нь хүний амьдралыг сайн сайхан болгох юм байна да. Бидний төлөөл хийгдэт байгаа зүйл юм байна да. Энэ зүйлийг ашиглах юм бол миний амьдрал сайхан болох юм байна да гэдэг өрөөсгөл итгэл үнэмшил. За энэ нь болохоор маш олон зүйлээр харагдана тийм. Зүгээр одоо Apple-ийн лаптопыг харахад Apple-ийн лаптопыг эсвэл iPhone-ыг ингээд шинэ хувилбарыг нь зах зээл дээр гаргахад амар том цуглааны зохион байгуулад тэр цуглаан дээр энэ функцийг бид нэр амьдралд ийм ашиг авчрах болохоор оруулсан юм а. Энэ функц таны амьдралыг ингэж хөнгөвчлөнө гэж байнгын сурталчилгаа явьж байгаа шүү дээ. Тэгээ нөгөөтэйг нь хэрэглэгч талын хүмүүс, дийлэн хэрэглэгч талын хүмүүс юу гэж харах вэ гэхээр миний амьдрал үнэхээр л хэрэгтэй байна гэсэн итгэл төрсэн байгаа учраас тэрийг худалдаа авах зүгээр аргагүй болчихж байгаа байхгүй юу? Яа гэвэл нөгөө зарж байгаа хүмүүс нь надад амар том амлалтыг өгөөд байгаа юм чинь яах юм те? Тэгэхээр тэр хүний буруу биш байх нь харин зарж байгаа хүмүүсийнхэн ч буруу биш байх нь яг л зарж байгаа хүмүүс нь ч гэсэн өөрөөсөө ашиг болж амьдрахыг л хүсэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын дунд нэг ийм зөрчилдөөн үүсэж байгаа гэсэн. Хин хинийх нь буруу бол биш. Гэхдээ хин хинийх нь бас 100% зөв бол биш те. Нэг ашигласан, нэг нь бол нөгөөтг нь болохоор нэгнийхээ хурамч маркетингийн ажил борлуулалтын үг хэллэг тууртаад надад сайхан байх юм байна даа л гэсэн гинэн итгэлээр нөгөө зүйлийг худалдаа авчиж. Тэгэхээр чи нөгөө нэг энэ мессежүүд нь одоо яг орчин үед амар их тасралтгүйгээр явдаг боллоо шүү дээ. Одоо нэг iPhone-ы шинэ хувилбар гарлаа гэхэд жил хүрэхгүй хугацааны дараачих нь гараад ирдэг. За дөнгөж нэг шинэ хувилбараа танилцуулгууд тэрнийхээ шал өөрийг нь сарын дараа гаргаад ирдэг. Энэ нэгнээсээ ийм давуу талтай гэж гаргаад ирдэг. Энэ танд амьдралыг чи ийм болгоно гэж амлаад байдаг. Тэгэхээр чи хүмүүс тэр зүйлсүүдэд итгэхгүйгээд яах юм бэ? Эргэн тойрныхын бүхэл хүмүүс хэрэглээд байна. Эргэн тойрныхын бүхэл хүмүүс өөрөөсөө мэдэрсэн ашиг тусаа нөгөө хүмүүст ингээл байнга ухуулаад яриалаа. Тэгэхээр чи ингээд за би үнэхээр л авахгүй бол болохгүй байна да гэсэн мэдрэмж рүү тэгэхээр яваад орчиж байгаа байхгүй. Тэгээд энийг сайн хямж чадахгүй яг нөгөө авсан зүйлээсээ бүрэн таашаалыг нь мэдэрч чадахгүй за ингээл авцсан энэ ийм л байсан юм байна штэ гэл сэтгэл дундуур байгаад дараачихынд гараад ирэнгүүт за энэ л гоё байх та гэл авчдаг. Энэ гадны нөлөөллүүд байгаад байна л та. Тэгэхээр нөгөө
ийм маркетингийн нөлөөллүүд бас маш бага хэмжээгээр өртөх шаардлагатай болж байгаа юм л да. Яг тэгэхээр бид нар чинь хүмүүс чинь яг ингээд өдөртөө амьдралыг 100% ухамсартай шийдвэрүүдээ бүгдийг нь би ингээд үр ашиг зардлын шинжилгээ хийгээд өстой дандаа л ашигтай зүйлээ хөдөлгөн авдгаа гэж боддог ч гэсэн яг бодит байдал дээр тийм байдаг. Бодит байдал дээр зүгээр л ингээд дэлгүүр дотор явж байгаад дими хоосон юм хөдөлж аваагүй гарахаасаа санаа зовоод очиж зүгээр нэг жижиг хямдхан цул худалдаа тавьчихдаг ч юм уу. Аль эсвэл хин нэгэнтэй цуг дэлгүүр хэсэж явж байгаатай яагаад энэ хүнийг би одоо ингээд дагуулan яваад билээ гэсэн санаа зовлтоосоо болоод нэг юм худалдаа тавьчихдаг ч юм уу. Яа төлөвлөөгүй худалдаа авалтуудыг маш их хийдэг. Хямдралтай багаанууд дээр бол яг тэгдэг шүү дээ. Багаанууд дээр яг тэгдэг. Өө энийг би ингээд байгаа хүнээс баг 2 дахин хямдхан авчлаа. Тэгэл ингээд аваад идэг бүр ингээд халалцаад аваад идэг. Дуусчлаа гингөт нөө бист авах байсан ингээд аваад идэг. Гэтэл нөгөөтгөө хэрэгэлдэггүй гэвэл за миний хувьд л үгүй гэж. Ааха. Яг зүгээр зорилтод бос зүйлүүдийг айгүй их харин тийм авдаг байгаа тийм. Тэнгүүд нөгөө нэг санаа зовж авсан хямдарсан байгаа юм шиг энийг аваад дараа чинь би удаадаа би ингээд 50% хөнгөлт идэлсэн байгаа юм байна штэ. Гэл худалдаа авчдаг. Гэтэл яг нөгөө зүйлээ юунд ашиглах вүлээ, яаж ашиглах вүлээ гэдэг ерөөсө бодоогүй байхдаа худалдаа авалт хийж ирсэн тэр нь үр ашиг нь гарах нь хомсохгүй тийм. Тэгэл нөгөө нэг кластер үүсэж цуглуулад байгаа зүйл үүсэж байгаа юм л да. Тэгээд нөгөө энэ худалдаа авалтууд нь яг тухайн үедээ өгж байгаа мэдрэмжийг нь хоёлаасаа ярьсан шүү дээ. Маш их гоё ажиглалын мэдрэмжийг төрүүлж идэг. Гэсэндээ урт хугацаанд тэгэл буцаал байхгүй болчихно. Тэгээд нөгөө талаас бас энийг ажиглалын мэдрэмжийг нэгэнд ярьсан энэ нөгөө эд зүйлс буюу материалын зүйлсийг худалдан авахаас үүсэж байгаа ажиглалын мэдрэмж за байгаа маань. Нөгөө талаас мөнгийг бас өөр зүйлсд зарцуулж болно шүү дээ. Олон газар руу аялахад зарцуулж болно. Шин хүрээлэл үүсгэхийн тулд олон газруудад ингэж явах тэр зардалд зарцуулж болно. Тэнцэнээс шин танилуудтай болоод найзуудтай болоод авч болно. Гэх мэтчлэн зүйлсүүд зарцуулж байгаа. Тэр зүйлсүүдээс авж байгаа ажиглалын мэдрэмжээс хэд дахин бага байт юм байна л да. Тэгээд бас бага хугацаанд үргэлжилдэг. Бид нар нэг газар руу аяллаар яваад аялж очисан газараасаа ингээд шинэ сонсон зүйлсүүдийг хараад төрсэн мэдрэмж, дурсамжууд нь нөгөө нэг шинэ утсыг аваад задлаад авсан мэдрэмжээс хамаагүй өндөр нэгдүгээр. Тэгээ урт хугацаанд надад амар олон дурсамжийг үлдээсэн учраас би тэр зүйлийг эргээд харахад анх мэдэрсэн мэдрэмжээ дахиж мэдрэхэд илүү өндөр байт юм байна л да. Тэгэхээр илүүтэйгээр нөгөө мөнгийг ерөөсөө ингээд идэлж хэрэглэхдээ битгий зарцуулаа гэдэг байгаа юм биш. Бас их чиглэж юунд зарцуулах вэ гэдэг нь бидний амьдралд эргээд чухал нөлөөтэй байх юм л да. Одоо минималист хүмүүсийн хувьд бол бага аял гэж хэлдэггүй, бага найзуудтай бай гэж хэлдэггүй, аль болох зүгээр л чанартай. Тэгээд урт хугацаанд өндөр үр дүнтэй байна гэсэн зүйлстэй л зарцуултыг хийгээрэй гэж бол яг нөгөө санхүүгийн зарцуулалтын дээр бол хийж байгаа тийм. За хоёлаа зөндөө олон сайн талуудыг ярьлаа, ярилцлаа. За тэгвэл сөрөг тал нь юу гэдэг юм бэ? За юм л юм чинь бас сөрөг талтай л байдаг. Юм л юм чинь сөрөг талтайгийн хувь талтай зүйлсүүд яг бол ажиглагдчихж байгаа. Тэрийг бол ингээд минимализмын сул муу талууд юу вэ гэх юм бол зүгээр л нөгөө нэг шаардлагатай үед нь надад байсан зүйл байхгүй үед авч байгаа мэдрэмж нэгдүгürt нэг сөрөгдөлнө. За би ингээд нэг засварын багчтай байлаа гэж бодъё л дээ. Тэр багчийн дотор болохоор надад 3 төрлийн автерик байдаг. 3 төрлийн автерик нь болохоор нэг хэмжээнийхээ хувьд өөр шүрүүпийн таарна гэсэн үг шүү дээ. Гэтэл би 3 төрлийн автерикнаас яг дунджийг нь барьж аваад үлцэн хоёрыг надад хэрэггүй юм шиг хайччихаг хүнд өгчий гэж бодъё л да. Гэсэн чинь дараа нь ямар нэгэн байдлаар надад байгаа автерикны хэмжээнээс өөр хэмжээтэй шүрүүп таарад би тэрийг ингээд шүрүүптэд юмаа засах шаардлага гарлаа гэж бодлоо. Гэтэл би нөгөө нэг яг надад таарах байснаага хүнд аваач өгцөн. Надад энэ байсан шүү дээ. Одоо би надад ямар ажил нэмэгдэж гэнэ вэ гэхээр тэр шүрүүпний толгойд таарах автерикийг хайж олох шаардлага гарчиж байгаа юм л та. Тэгэнгүүт төдий хэмжээгээр би хугацаа хадлан төдий хэмжээгээр анхаарлаа өөр зүйл зарцуулж хандуулах шаардлагатай болчихтой. Тэгэхээр нэг талаас ийм зүйлүүд тохиолдно. Гэхдээ эдгээр зүйлүүд нь маш цөөн таваар тохиолдно тийм. За яг хөө тэр нэг сөрөг тал байж болно. Нөгөө талаас минималист хүмүүсийг өсөн дэвших сэтгэлгээгүй гэж харах нь айгүй хэлбэг байдаг хүмүүсийн хувьд. Гэхдээ яг миний хувьд бас минималистуудыг харахтаа бас л яг тийм юм шиг санагддаг. Гэхдээ минималист амьдралын хэв маягт шашны нэг урсгал шингэсэн байдаг нь тэр нь яг буддизмын амьдралын хэв маягийн нэлээд шингээсэн байдаг байхгүй. Яг буддизмын хувьд бол бид нэр маш бага зүйлүүдийг одоо
эзэмших ёстой, шунал тачаал байхгүй байх ёстой. Хэмтчлэнгээр заадаг шүү дээ. Энэ философийн санаанууд нь минималист амьдралын маяг шиг гэсэн байдаг. Тэгэнгүүт нөгөө нэг баруун өрн болон дорн дахины хөгжлийг бид нэр харьцуулах юм бол дорн дахин хамаагүй хойно одоо хоцорч явж байгаа шүү дээ. Яагаад гэвэл өрн дахин материалын зүйлсд хөрөнгө оруулалт хийснээрээ шинэ инновацлог зүйлсд хөрөнгө оруулалт хийснээрээ цаашаага энэ нь амьдралд ийм ашиг тусыг авчирна гэж харснараа хөгжил дэвшлийн хувьд бусдууд яга түүжээлэн явж идэг. Гэтэл дорн дахинуудын хувьд дорн дахины хүмүүсийн хувьд болохоор илүү дорн дахины хүмүүс буюу буддизм илүү даван байсан хүмүүсийн хувьд болохоор байгаа зүйлдээ л сэтгэл хангалуун байхаагаа илүү үздэг учраас яг нөгөө амьдралын чанарын ахиц шатан дээр өрн дахиныхнаасаа бага одоо илүү хойно явж идэг байх чинь тийм. Тэнгүүд одоо энийг нөгөө нэг амьдралын маяг дээр тусгацсан хүмүүсийн хувьд харах юм бол илүү материалын зүйлсийг олж авахын төлөө материалын зүйлсийг эзэмшийн төлөө явж байгаа хүмүүс нь асуудлыг даван туулахтай одоо магадгүй илүү эргээр хардаг ч юм уу. Илүү цаашаа ингээд өдөртмийнхаа амьдралыг төлөвлөөд цаашдын хэд хэдэн жилийнхаа амьдралыг төлөвлөөд тэрнийхээ төлөө илүү урамшаад явж байгаа хандлагатай юм шиг харагддیں۔ Гэхдээ зүгээр нөгөө минималист болон буддизмын философиг амьдралдаа аваа явж байгаа хүмүүсийг болохоор шууд одоо өсөн дэвших чадахгүй, асуудлыг даван туулж чадахгүй гэж хэлж байгаа юм шиг л дээ. Зүгээр илүү энерги болон өөртөө итгэл мэдрэмжийг урамшууллыг авах зүйлсийн хувьд илүү бага гэсэн. Илүү одоо нөгөө нэг хийсвэр хогтхуунаас бид минималист болон буддист хүмүүс уран ташаалыг авч байгаа байхгүй тийм. Яг нөгөө өөрийгөө олж таних, тэмцэнээс нөгөө дотор хүнтэйгээ танилцах, ярилцах тийм зүйлсүүдээс авч байгаа гэсэн. Тэгэхдээ нөгөө талтай эсрэг талтай бол материалист хүмүүсийн хувьд болохоор нөгөө нэг урамшууллыг авах нь илүү амар л байгаа юм л да тийм. Жаахан сэтгэлээр хөтрлээ гэхэд шин зүйл хөдөлтөд болчихж байгаа байхгүй. Гэтэл нөгөө талтай байгаа хүмүүсийн хувьд жаахан хүнд асуудал болголаа гэхэд за одоо юу болоод байгаа илээ гэж эхнээс нь ихлүүл бодоо л да. Өөртөө ярилцаал би чинь миний итгэл үнэмшил чинь ийм зүйлсүүд байдаг шүү дээ. Энэ надад урт хугацаанд ашиг авчирна шүү дээ гэл. Жаахан богино хугацааны үр шимийг авах тал дээр бол надад тэр тал дээр илүү сул юм шиг санагддаг. Тийм сөрөдлийн хувьд болохоор ийм л зүйлүүд нь яг амьдралын маяг болон бусад сэтгэл зүйн хувьд бол гараад байгаа сөрөг зүйлүүд одоо нөгөө судалгаануудаар гарч ирээгүй. Гэхдээ саяны миний хэлдэг ийм ашиг тустай штэ гэдэг зүйлсүүдийг ч бас мөн судалгаагаар бүр ингээд шууд ийм юм аа гэж тоталцсан зүйл бол бас байхгүй тийм. Хүн болгоныг хэрвээ тэгээ нотлогдсон байсан бол хүн болгоныг улс болгоно шууд минималист амьдралын маяг л хүчээр шахуу бараг оруулах байлаа шүү дээ. За чи нэг л готлаа гэж. Тийм нэг л готлаа байж чам нэг л готл ийм байх хангалттай гэж мэгэл явах байлаа. Гэтэл одоо тийм биш байгаа учраас л яг амьдралдаа хэрэгжүүлээд зүгээр нь хэрэгжүүлээд үр шиг мэдрээд явж байгаа хүмүүс л энийг ингээд илүүтэйгээр сурталчлах маягтайгаар яваад байгаа гэсэн. Зөвчийн хувьд ер нь бол минималист талтай яаж хэлээд талтай тийм би минималист амьдралын хэв маягийг ингээд өөртөө хэрэгжүүлээд эхэлье гэсэн болохоор 5 жилийн өмнө эхэлжсэн. Тийм тэгээд тэрнээс хойшоо ингээд минимализмыг судлаад ер нь нэг ойлголт нь юм биш үү, тийм биш тэгээд илүү мэдээж эхлээд одоо бол бас л суралцж дуусаагүй тэгэл явж байгаа. Анх ер нь яагаад энэ зам руу оров? Энэ хүү зам руу яагаад орсон бэ гэхээр манай би нөгөө нэг 10 жилийн ангита нэг амар сайн найзтай байсан. Тэгээд тэр найз маань болохоор анх надад минимализмын талаар хэлчихсэн байхгүй. Нэг ийм зүйл байд юм байна гэх надад бичлэг үзүүлжсэн. Тэр бичлэг нь болохоор одоо The Minimalists гэдэг минималист хүмүүсийн дунд нэлээд танигдсан хоёр залуу байдیں۔ Joshua болон Nicodemus гэдэг хоёр залуу. Биш Ryan болон Nicodemus гэдэг хоёр залуу байгаа. Энэ хоёр болохоор нэлээд хүн амьдралтай байж чад. Одоо яг л хүн амьдрал нь ч одоо хайшин зүгээр хүн болонт байдаг амьдрал. Гэхдээ нөгөө нэг материалын зүйлд нэлээд автцсан байсан хүмүүс байж чад. Амьдрал нь ерөөсөө энэчэн саджралыг мэдрэхгүй байна гэдэг өнцгөөс хараад ерөөсөө эдгээр зүйлсэд хэрэглэхэ болио гэд болоод минимализм руу шилжээд үр ашгийг нь сурталчлаад явсан хоёр байгаа байхгүй. Тэгээ тэрүүгээрээ нэлээд танигдсан хоёр. Тэр хоёрын бичлэгийг надад үзүүлжсэн. Тэгээ тэрэн дээр яригдчихсэн зүйлсүүд нь болохоор яг надад тухайн үед тулгараад байсан асуудлуудыг хөндөж чадаад яг надад дэжлэх асуудлуудтай байгаад түүнийхээ шийдэл нь энэ шүү гэдээ надад танилцуулчих жоохгүй. Тэнгүүт нь би за тийм юм байна гэж бодцсон. Тэгэл шууд за obviously би минималист байх хэрэгтэй байна гэж шууд social account-уудаа бүгдийг нь хаагаал надад байдаг одоо угаагаа тавьсан байдаг зурагнууд угаалгацсан зурагнуудаа бүгдийг нь хаяад бүгдийг нь хэрэггүй гэж үзээд хаяад тэ
идэл чиглэлдэх хувцас сунараасаа бүгд ингээд танаад тэрнээс ч өмнө болохоор би ингээд амар олон хувцастай үнэхээр амар их олон хувцастай тэгээ өглөө болгоо аль эсвэл орой унтахтаа маргааш юу өмсөх хөвж хүртэл бодчих тэгж бодож унтаж моддаг гэсэн өглөө босонгууд нөгөө төлөвсөн хувцас өмсөд харсан чинь амар бодчихсоос өөр үр дүнтэй харагдангууд shit гэж дахиад хувцас солиод төлөвлөгөөнөөс шал өөр болонгууд жаахан сэтгэл дондор тий аль эсвэл өглөө амар яарцсан бослоо гэж бодоход эхлээд төлөвсөн хувцас өмсөнгөл муухай харагдангууд чинь солих цаг байхгүй заа гэж гараа явчихдаг. Тэнгүүд өдрийн турш өөртөө амар сэтгэл дундуур явчихж байгаа байхгүй тий. Би ийм харагдаж байгаа да энэ хоёр хоорондоо зохицохгүй өнгөтэй доо гэх мэтчлэгээр ингээл олон нийтийн газар явангууд л тэгээ тэр зүйл толгойд байнгын бодогдол тэрэндээ зовоод байхгүй ч гэсэндээ хальтаа орж ирэх нь амар ядаргаатай. Гэх мэтчлэн зүйлүүд надад яг байсан. Тэгээд минималист болсон доо. Тэгээ би нөгөө найзтайгаа цуг алхмуудыг хийгээд хамтдаа сошиал аккаунтуудаа хаагаад хамтдаа хувцснуудаа танаа хамтдаа ингээл нэг өнгийн хувцс авах гэж оролдоол тэгэл явжсэн. Тэгээ нөгөө маань найз маань Солонгос руу яваад яг өдөр тутамдаа бит хоёр болж байгаа зүйлсэд ярих боломжгүй болсон. Тэгээ тэрнээс хойшоо бол юм ганцаараа эргэн тойрон маань бол яг минималист болох гэж хичээж байгаа хүмүүс одоо ерөөсөй байхгүй байгаа тэр найзаас өөр одоо бол ганцаараа ингээд судлал яваад байна. За тэгвэл их үедээ тийм хүнд бэрхшээлтэй зүйл ч юм уу тохиолдож байсан уу? Тохиолдож байсан. Яа тэгэхээр 90 дөрөнд байгаа бүх хүмүүс маань миний яг эсрэг хүмүүс байсан байхгүй юу? Яг зүүж байгаа зүйлстэй анхаарал хандуулна. Идэл чиргэлж байгаа зүйлстэй анхаарал хандуулна. Тэр хэмжээгээр харилцаа нь хувирдаг. Би анханасаа нөгөө нэг тэр хүмүүстэйгээ цуг байгаад анханасаа тэр хэм маягт нь байж байгаа шилцэн учраас надад хамаагүй гайгүй байсан ч гэсэндээ би дотор маань ямар сайн зөвлөсөн бэ гэхээр тэр хүмүүс анханасаа тухайн хүмүүсийн идэл чиглэж байгаа зүйлсийг идэл чиглэхгүй байгаа мэддэг зүйлийг мэддэггүй байгаа хүмүүстэй сөрөг харилцаатай өөрсдөөсөө доогуур үнэлдэг гэдгийг мэдчихсэн учраас би ийм болоод эхлэхээр намайг ч гэсэн ингэж бодож байгаа байх та гэсэн сайн зөвлөл байсан. Тэгээд гэхдээ яг үүндээ нөгөө нэг сайн зөвлөхийн ард нь за би хүсвэл тийм байж чадах юм шиг гэдэг нөгөө нэг жаа итгэл бас байгаад л байсан л да. Гэхдээ тэр сайн зөвлөлөөс амар хэцүү. Яг хүрээллээс жигтчих юм шиг, хүрээллээсээ гарчих юм шиг. Тэгээ хүрээллээсээ гарна гэдэг чинь өөрөө надад ирэхэд ганцаардлыг авчирч байгаа байхгүй тийм. Тэгээ ганцаараа ярилцаж ойлголцох хүн байхгүй болж байгаа санагдал. Тэр тус тэр хэмжээгээр надад стресс нэмэгдэл тэгэл цаашдаа хан зүйлүүд бол гарч ирж исэн. Тийм зүйл байгаа. Нөгөөдлөөсөө яг гэр бүлийн гишүүд олонтой байх тусмаа энэ амьдралын хэмээн хэрэгжүүлэх нь бас жаахан асуудалтай. Яа тэгэхээр гэр бүлийн гишүүд маань үн цэнтэй байгаа зүйлс надад үн цэнгүй байж болно шүү дээ. Тэгвэл надад үн цэнгүй байгаа зүйлсээдээсээ би ингээд холт явгингүүд би тийчээс бүрэн холтож чадахгүй байгаа байхгүй. Яа тэгвэл гэр бүлийн гишүүд маань хэрэгтэй учраас байгаа л байгаа. Тэгвэл нөгөө гэр бүлийн гишүүдийг минималист амьдралын хэмээн рүү оруулъя гэдэг дараагийн нэг ажил гарч ирж байгаа юм л та. Гэхдээ тэр үед надад яг тэгэх ёстой юм байна. Би 90 төрөнд байгаа хүмүүсийн амьдралын хэмээн рүү оруулахгүй бол ерөөсөө би ганцаараа л яг энэ хэмээнээр амьдрах юм байна. Тэгэхгүй бол ерөөсөө хэрэгжихгүй байна гэдэг бодол байсан гэсэн. Сүүлд нь юу болж мэдсэн бэ гэхээр эн чинь ерөөсөө миний зөвхөн аз жаргалын төлөө явагдаад байгаа зүйл биш. Миний сайн сайхны төлөө биш. 90 төрөнд байгаа хүмүүс маань ч гэсэн аз жаргалтай сайн сайхан байх хэрэгтэй. Тэр хүмүүс юунаас аз жаргалыг мэдэрч байна, юунаас сэтгэл ханамжийг мэдэрч байна. Тэр хүмүүс өөрсдийнх нь асуудал. Тэгэхээр би энэ төр зүйлсүүдээс өөрийгөө тусгаарлаж салгаж авч үзэж чадахгүй байх юм бол энэ ч ерөөс дандаа миний асуудал, миний аз жаргал байгаа гэдэг асуудал. Тэр хүмүүс надад нөлөөлөд байгаа зүйл биш. Би хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас аз жаргалгүй байгаа маа гэж харсныхаа дараа тэр хүмүүс санаа зовоол надад ингээд асуудал болоод байна да, лайвлаад байна да. Миний надад хэрэггүй зүйлсүүдээр ингээд өрөөг манд үүрэгчлээдэ гэсэн бодлоод байсан ингээд холцсон. Тийм зүйл байсан. Өөрөөр бол их сөрөг зүйл байгаагүй тийм. Миний хувьд бол хэрэгжүүлэх гэж өөрөө үдсэн оролцсон. Тэгээд хамгийн хүнд санагдсан зүйл нь юу вэ гэхээр нөгөө одоо ингээд насан туршдаа намайг хүмүүжүүлж ирсэн нөгөө материалын сэтгхүүнээс сална гэдэг нь өөрөө амар том хүнд зүйл юм шиг санагдсан. Одоо хүссэн үсээгүй би ингээл уг нь ингээл юмнуудаа зэгцэл өгөх нөгөөл гарахын гаргаал гэдэг. Гэтэл яалтчгүй дараагийнх нь нэг ингээ хэрэгцээ гараад ирдэг. Дараагийн нэг юу авах вэ гэдгийг ингээд өөрөө мэдлэхгүй төлөвлөчөөд байдаг. Яаж хийж байгаа л нэг юм худалдаж авах шаардлагатай болчиход байдаг ч юм уу. Яаж хийж байгаа л өрөөгөө ингээл нэг юмар дүүрэх гэдэг ч юм уу. Гэх мэтчлэнгээр яг нэг өөрийнхөө сэтгхүүтэй нүүр тулаад түүнийгээ заснаа гэдэг нь л хамгийн том даваа юм болоо да гэж би бол бодсон. Чиний хувьд бол ийм юм байгаагүй юу? Зөв. Надад тэр үед миний тухайн үед байсан амьдралын маяг маань
амар их садаа болоод байгаагаа анзаараад мэдээд байсан. Тийм болохоор яг шууд хэрэгжүүлээ гэхэд нэлээд асуудал багтай байсан. Нөгөө хизээний өөртөө байгаа асуудлаа олж хараад шийдвэр хайгаа явж идэл гарч исэн шийдвэр нь байсан шийдэл нь байсан учраас хамаагүй гайгүйсэн. Гэхдээ бас заавал хүн болоо минималист болох албагүй. Тийм. Яг аз жаргалыг юунаас мэдэрч байгаа вэ? Үндсийн үнэлэмжүүд нь юун дээр байдаг вэ? Тэр нь нийцж байгаа амьдралын хэм маягийг сонгоод явхад бол ямар ч огт бор үзүүл байхгүй тийм. Тэгэл төдий хэмжээгээр стресстэй, төдий хэмжээгээр стрессээ даван туулж чадчихвал тэгээд ямар ч асуудал байхгүй шүү дээ. Миний хувьд болохоор бас нэг тал нь ийм л байгаа л та. Стрессийг даван туулах чадвар надад муу байсан. Нэг талаасаа. Тэгэл би амар шийдлийг хайсан. Хэрхэн энэ стрессүүдээс би стрессүүдийг хэрхэн би зохицуулах вэ гэхээс илүү энэ стрессээс хэрхэн би холдох вэ гэж харсан байгаа байхгүй юу? Одоо миний харах өнцөг маань. Тэгээд тэр харах өнцгөөс надад гарч ирсэн шийдэл нь бас минималист байсан. А бас түүнээс хувьд бол стрессийг би энэ стрессийг ингэж даван туулна гэл нөө копинг механизмуудаа гаргаж ирэл даван туулаад яваад байвал тэр нь амьдралд нь сөрөг нөлөөлөхгүй байвал асуудалгүй. Тийм эцэст ер нь бол хүн болох ингээл амар хушуураал өөртөө тохирохгүй байгаа юмыг өөртөө авчирч наах галах шаардлагагүй шүү дээ. Тийм. Яг тийм. За тийм байна. Тэгэд ярианыхаа төгсгөл болохоор яг минималист гэдэг маань зөвхөн бага зүйл идэл хэрэглэх биш. Энэ идэл хэрэглэх зүйл нь болохоор зөвхөн хэрэглэх түүн дээр л яригдчих байгаа тийм. Хэрэглэх түүн дээр бид нэр бага зүйлсийг хэрэглэснээр анхаарал маань бага сайн хандах нь цаашдаа санаа зовх зүйлсүүд маань бага байх нь мөн ингээд илүү гүнзгий рүүгээ ороод явах юм бол бидний өдөртмийн харилцаанд маань бас шаардлагагүй харилцаанууд гэж зөндөө байдаг. Шаардлагагүй харилцаанууд байгаа. Шаардлагагүй мэдрэмжүүд чагсаалтууд. Тийм, хийх ажлын чагсаалтууд. Өдөртмөө бид нэр ингээд цаг минутад өнгө төлөвлөөд байх нь бас яг үүнд үр ашигын хувьд болохоор дийлэн хүмүүсийн хувьд бол байдаггүй тийм. Үнэхээр нөгөө нэг тэр амьдралаа хий маягт орцсон. Бүр ингээд тасан зөгцсөн хүмүүсийн хувьд бол тэр нь байж болох зүйл байж магадгүй тийм. За мөн биднэрт шаардлагагүй мэдрэмжүүд гэж байгаа. Ерөөсөө өдөртөнд мэдрэх шаардлагагүй, огт мэдрэх шаардлагагүй мэдрэмжүүд байгаа. Огт авах шаардлагагүй таашаал ханамжууд байгаа. Гэх мэтчлэн илүү нарийн руу орох юм бол нэг хувийн мэдрэмжийн асуудлууд руу ороод ирж байгаа юм. За нөгөө нэг авах шаардлагагүй таашаал гэдэг нь яг юу л гэдэг юм гэхээр зарим хүмүүсийн хувьд болохоор яг нэг өөрсдийнхөө дурлж хийдэг зүйлүүдээ ийм гоё байдаг шүү дээ. Чи нэг оролдоод үзээч гэж бус хүмүүс санал болгодог тийм. Тэрийг нь заавал тэр хүн нөгөө хүний мэдэрсэн шиг мэдрэх албагүй л байхгүй. Яг тэгвэл туршлагын хувьд бие дотор физиологийн ялгаатай байдал, сэтгэл зүйн харах үнцгийн хувьд шал өөр юм чинь шал өөрөөр харах боломжтой. Тэгэхээр заавал тэр зүйлийг мэдрэхийн төлөө тэнцээс таашаал авахын төлөө юм болгоныг оролдож үзээд авах бас шаардлагагүй. Дуртай зүйлээ олохын төлөө гэдэг байдлаар юм болгоныг оролдож үзэх бол нээлттэй ч гэсэндээ би энэ зүйлээс та яагаад таашаал авахгүй байгаа юм бол миний амьдрал амар өдөртэй байж тээ гэдэг үүднээс оролдоод байх юм бол тэр чинь төдий хэмжээгээр л анхаарлыг маань сайжруулаад чухал зүйлсүүдээс холдуулаад байна гэсэн үг. Харилцааны хувьд ч гэсэндээ бид нэр за энэ жоохон нөгөө яг уламжлалт сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд гэхдээ уламжлалт сэтгэлгээг буруу гэж байгаа юм биш шүү. Зүгээр л эртээр үеэсээ уламжлалт ирсэн сэтгэх хүний хувьд болохоор нэг гэр бүлийн харилцаагаа таслах гэдэг бол ерөөсөй байж болохгүй зүйл шиг санагддаг тийм. Багаасаа найзуудаасаа харилцаагаа таслана гэдэг нь огт байж болохгүй зүйл шиг. Амар гин буруутай зүйл шиг санагддаг. Тэр мессежүүдийг угаасаа өгсөөр ирсэн тийм. Гэр бүлийн гишүүнчил юм чинь чамайг хайрлана үстэй гэдэг хүлээлттэй байдаг. Гэр бүлийн гишүүл юм чинь чи туслах ёстой бистэй гэсэн хүлээлттэй бас байдаг. Гэтэл нөгөө гэр бүлийн гишүүд маань, найз нөхөд маань биднэрт сөрөг нөлөөллүүдийг үзүүлж болно шүү дээ. Эргээсээ сөргөнд авамгаалцсан. Бүр хэд илүү давамгаалцсан. Тийм үед энэ нь ерөнхийдөө бол шаардлагагүй харилцаа болчихж байгаа юм л та. Яагаад гэвэл би яг яах гээд амьдраа. Гэхдээ нөгөө нэг жаахан ингээл сөрөг зүйл ажиглагууд нь за чи хэрэггүй гэл шууд хаяад авах шүү дээ. Хэд хэдэн удаагийн орлогын үр дүн дээр ямар ч өөрчлөлт гараагүй. Харилцаагаа сайжруулъя гэд өөрөө зүтгээд авахд боломж болдоогүй бол энэ харилцааг ерөөсөө ингээд тасан зогсоогоод уучлаарай одоо би энэ харилцаан дээр дахиж анхаарал хандуулж зүг сэтгэл гаргаж, хичээл зүтгэл гаргаж ингэж хичих надад хэрэг байхгүй байна. Яагаад гэвэл би өмнө 2-3 удаа оролдлоо. Энэ хугацаанд 2-3 жил өнгөрлөө. Би 2-3 жилийн хугацааг энэ зүйлс зарцуулсан учраас одоо энэ надад харилцаанд хэрэггүй байна гэд болох нь тэр хүн арчаагүйдээ биш, тэр хүн муу хүндээ биш, тэр хүн уламжлалыг хүндэлдэггүйдээ биш, тэр хүн өөрийгөө хайрладагтай байгаа гэсэн. Өөрийгөө хайрлж юу чухал вэ гэдэг дээр анхаарал хандуулж чадж байгаа хүний хийж байгаа үйлдэл гэж үүнийд бол би хардаг. Харилцааны хувьд бол тийм байна. Тэгэхээр нөгөө нэг гэр бүлийн гишүүдээс за одоо нөгөө нэг хүн хүндлийн кейсүүд харах бол одоо гэр бүлийн хүчирхийлэлтэй нэлээд том асуудалтай гэр бүлүүд бол зөндөл байгаа. Тэр гэр бүлүүдээс болиё гэж шууд болоод явж чадахгүй шүү дээ. Тийм явах чадваргүй нөхцөл байдал
зөндөө хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн хувьд бол төвчээд гарахаас өөр арга зам байхгүйж магадгүй тэр үед тохиолдож байгаа мэдрэмжүүдийг эргээр солих, асуудлуудыг илүү шийдвэрлэгээд 2-3 жилээс илүүтэйгээр хичээн зүтгэх шаардлага тулгарч магадгүй. Энэ бол бас буруу зүйл ерөөсөө биш те. Нөхцөл байдлаа өөрөө ухамсарлаад нөхцөл байдалд юу хийж чадах вэ? Чадах бол тухайн зүйлийг хийн. Нөхцөл байдалд юу хийж чадахгүй бол тухайн нөхцөлөд тасан зохицно. Энэ л ерөөсөө ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх цорын ганц хоёр зам л байгаа байхгүй те. Тэгэхээр бас надад юу байгаа вэ гэдэг боломжоо сайн ухаарж ойлгох, юу хийж чадах вэ гэдгээ мэдэх гэл зөндөө олон эргцүүлж бодож шийдвэр гаргах зүйлүүд орж ирж байгаа юм л та. Гол нь хүн өөрөө өөрийгөө таньж мэдээд өөрт нь юу илүү чухал юм бэ? Юу илүү намайг аз жаргалтай болгоод байгаа юм бэ? Амьдралыг маань утга учиртай болгоод байгаа юм бэ гэдгээр дээр тулгуурлаж ич дараагийн хийх сонголтуудаа хийх нь зөв болов гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн бит хоёрын подкастын бас зорилго юм байлаа. Бас одоо юу гэдэг чинь энэ нь сайн байд юм аа гэд минимализм руу одоо хит туйшрах нь бас эсэргээр өрөөсгөл ойлголтуудыг өгөх эрсдэлтэй. Тэгэхээр та бүхэн маань бас өөрсдийнхөө хувийн онцлог тэгээд туршлага дээрээ тулгуурлаад өөрсдийн сонголтыг хийгээрэй гэж хүсье. За тэгэхээр өнөөдрийн дугаараа өндөрлөе. Сайхан яриаг өрнүүлсэн зөчтэй баярлалаа. За баярлалаа. За дараагийнхаа дугаараар тэгвэл хэдүүлээ олцгаая. Bye bye.